Олимпиад орох яг тэр цаг мөчид одоо ер нь ганц олимпик гэлтгүүтэй дэлхийн аварга Гран-при, Гранд Слам их дуулга тий. Бүх тийм том тэмцээнд орох болгонд л мэдээ сэтгэл зүйн асуудал хүн болгонд тулгардаг. Яг л гарахынхаа өмнө дандаа өөртөөгөө яриа тий. Чадна. Би бол угаасаа л чадна. Аварга бол аваргал авах ёстой ч гэдэг юм уу тий. Тэгээ дээрэс нь бас төрийнхаа талбайг дэлхийн тэнгэрт, олимпийн тэнгэрт мандуулна гэж гардаг учраас надад бол айх хэрэг хаач байхгүй. За Олимпиас яг хүрэл медаль аваад одоо зогсож байхад яа за ямар ч байсан чадлаа штэ л гэж бодож байсан тий. Би яг дивжигээ зохиол босч ирж байсан. Төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулж чадлаа гэдэгтээ үнэхээр их баяртай байсан. Монгол хүн, Монгол улс гэж байдаг шүү гэдгийг бас дэлхийд таниулаад явж байгаадаа үнэхээр их бахархдаг. 4050 м2 талбайг бүрхэх одоо ийм том төрийн далбааг мандуулж байгаад би бол үнэхээр их баяртай байна. Тэгээ Генсийн одоо рекорд эдэн төрийнхөө талбайгаар Генсийн рекорд эдэн гэдэг бол үнэхээр гайхалтай. Одоо ганц би биш Монгол улс тэр чигээрээ энэ үйл явдлыг бас баяртайгаар тэмдэглэж хүлээж авах байх. Генсийн амжилтыг хамтдаа шинжилцгээе. Үндэсний бахархалт төрийн далбаагаар Гиннесийн амжилтыг хамтдаа шинжилцгээе.